Ховд аймгийн засаг даргын тамгын газар, аймгийн боловсрол соёл урлагийн газар, аймгийн Эрдмийн оргил Ахмад багш нарын холбоо хамтран Ахмад багш нарын 3 дугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнийг 2010 оноос хойш 4 жилд нэг удаа хийж хэвсэн бөгөөд боловсролын салбарын хөгжилд Ахмад багш нарын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, эдвэг санаачлагыг дэмжих, сургууль хүмүүжүүлэх арга туршлагыг нь залуу үеийнхэнд өглөөлөх зорилготой энэ удаагийн зөвлөгөөнд 200 гаруй Ахмад багш нар оролцож санал бодлоо илэрхийлсэн юм а. Мөн зөвлөгөөний хүндэт зочдоор боловсрол соёл шинжилх ухаан спортын сайд цогцолмоо, боловсрол соёл шинжилх ухаан спортын яамны ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Нэмочир, аймгийн засаг дарга Дүгэрж яв, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Сандав Суран, боловсрол соёл урлагийн газрын дарга Бүрхүү, Эрдмийн оргил Ахмад багш нарын холбооны тэргүүн Шовдой болон бусад удирдах ажилтнууд оролцож, боловсролын салбар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, орон нутгийн боловсролын хөгжлийн чиг хандлага, өнөөгийн төлөв байдал, Ахмад багш нарын оролцооны талаар мэдээлэл хийсэн юм а. Ер нь альва төрийн ажил гэдэг бол дандаа Ахмад залуу дунд үеийн алтан хэлхээний дотор төрийн ажлын залгамж хадгалагдаж ингэж явах учиртай. Тийм учраас боловсролын салбарын шилжилтийн үеийн ялангуяа хүнд жилүүдэд өнөөдрийн гавьяаныхаа амралтыг эдлээд байж байгаа багш нарын оруулсан үүрэг оролцоо хувь нэмэр бол үншгүй хээ. Тийм учраас тэтгэвртэй гарцаан та бүхэн гээд энэ салбар маань Ахмад багшраа орхиж магадгүй одоо зарим нэгэн байдлаар гомдох боломжгүй. Тийм учраас боловсролын салбарын хамтын ажиллагаа маань Ахмад багш нарынхаа холбоотой хамт өнөөдөр төрийн бус байгууллагын хэлбэрээр хамтраад явж байгаа. Ховд аймагт 3 дахь удаагийнх нь Ахмад багшийн зөвлөгөөн амжилттай аймгийн одоо засаг даргын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна. Үндсэндээ 300 гаруй багш нар өнөөдрийн зөвлөгөөнд оролцож санал бодлоо хэлэлцэж эдний маань хийх гол асуудал, гол ажил юу юм бэ гэхээр хэдийгээр гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа ч гэсэн боловсролын салбартай холбоотой сайн муу мэдээ бүхэнд сэтгэл нь хөдөлж бидэнтэй хамтарч ажиллагаа илэрхийлдэг. Тэгэхээр энэ Ахмад багш нарын дэмжлэгийг яаж авах вэ гэхээр залуу багш нарыг халамжлан хүмүүжүүлэх, ажлын туршлага, арга зүйг нь сайжруулахад өнөөдөр биеийн хувьд эрүүл байж байгаа, өөрөө ажиллах болцоотой байгаа Ахмад багштайгаа хамтарч ажиллах энэ туршлагыг улс орон даяар дэлгэрүүлэхийг хүсэж байна. Нөгөө тэгүр сурах бичгийг зохиоход өнөөдөр хэдийгээр гавьяаныхаа амралтанд байгаа ч гэсэн өнөөдөр олимпиадад хүүхдүүд бэлддэг, сурах бичгээ гаргах ийм чадaltaй, ийм бололцоотой байгаа багш нартайгаа ажлын хэсгээ хамтарч байгуулад залуу багш нарынхаа хийсэн одоо номыг хүртэл редакцлах, зүв байна уу, буруу байна уу, хаана алдаа байна гэдгийг хамтраад ажиллах юм бололцоотой байгаа. Нөгөө тэгүр багш нартайгаа хамтарч ажиллахаас гадна Монголын төр өнөөдөр Ахмад багш нартай анхаарлаа хандуулах ёстой. Тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудал, магадгүй эрүүл мэндийн хамгаалах асуудал, за магадгүй одоо ядаж зуны одоо сайхан улиралд нэг 7-5 хоног энэ Ахмад багш нараа амраах энд одоо нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын өнөөгийн ажиллаж байгаа сургуулиуд нь тухайн ажиллаж байсан ахмадуудаа анхаарч халамжлах гээд их олон ажлыг Ахмад багш нарынхаа төлөө хамтарч ажиллах хийх юм бололцоо бол өнөөдөр байна гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас Ахмад багш нарынхаа ажлын одоо өнөөдрийн хүртэл гүйцэтгэж ирсэн үүрэг ролийг бид цааш нь хамтдаа үргэлжлүүлээд тэднээсээ суралцаад тэднээсээ авах зүйлээ аваад ингээд одоо тэдэндээ бас хүндэтгэл үзүүлээд явах нь өнөөдөр энэ салбарын үнэт зүйл байх ёстой гэдэг энэ агуулгаар боловсролын яам энэхүү арга хэмжээг дэмжиж хамтран ажиллаж байна. Ховд аймгийн Ахмад багш нарын холбоо нь Монгол улсын багш нарын холбооноос 1 жилийн өмнө буюу 2003 онд Монгол улсын багш нарын анхны холбоо болон байгуулагдсан ба өдгөө 200 гаруй Ахмад багш нар тус холбоонд бүртгэлтэй байдаг байна. За Ховд аймгийн Ахмад багш нарын холбоо 2003 онд байгуулагдсан анхны холбоо. Монголын Ахмад багш нарын холбооноос 1 жилийн өмнө байгуулагдсан ийм холбоо байгаа. Ингээд энэ одоо холбоо үйл ажиллагаагаа жил өхөө явуулж одоо тогтмол явуулж байгаа. Сургууль багш нартай холбоотой ажиллаж байгаа. Ийм байгаа. 1-2 дугаар зөвлөгөөнөөс бол зөвлөмж авсан. Тэр зөвлөмжийг одоо амжилттай хэрэгжүүлж биелүүлсэн үр дүнгийн тооцсон байгаа. Энэ удаагийн гарч байгаа зөвлөмж бол сургууль хамт олон уриалга гаргасан байгаа. Багш нарт чиглүүлж зөвлөмж гаргасан байгаа. Ахмад багш нартаа чиглүүлж зөвлөмж гаргасан байгаа. Төр захиргааны байгууллага чиглүүлж зөвлөмж гаргасан байгаа. Ерөөсөө боловсролын хүртээмжийг дээшлүүлэх, боловсролын одоо агуулга арга зүйг сайжруулах, хүүхдийн одоо их клээ сурах, амжилттай одоо орчин үеийн клээ их клээ одоо сурч чадахгүй өөр одоо янз бүрээр ярьдаг юм байгаа. Монгол яс заншилт сургах энэ тал дээр онцлог анхаарч байгаа.
мөн хүүхдийн авьяасыг хөгжүүлэх тал дээр онцлон гарч шатарчин, даамчин, бүжигчин, хөгжимчин болъё гэдэг уриалгыг гаргаж байгаа юм а. Гавьяаны амралтандаа гарсан хэдий ч шин залуу багшлах боловсон хүчний мэдлэг ур чадварт өөрсдийн туршлагаасаа хуваалцаж орон нутгийнхаа боловсролын салбарт өөрсдийн хувь нэмрээ дахин оруулах чин хүсэлтэй Ахмад багш нарын хувьд энэхүү зөвлөгөөн ач холбогдол өндөртэй болж байгааг хэлж байна. Би улсад 35 жил 6 сар ажиллаад өндөр насныхаа тэтгэврт гарсан. Одоо 6 жил болж байна. За анх удаа энэ аймгийнхаа Ахмад багш нарын 3 дугаар зөвлөгөөнд оролцож байгаа. Ахмад багш нарын амралт сувлийн талаар бас анхаарах ёстой бай. Эрүүл мэндийн талаар нь харж үзэх ёстой байна. Бид нэг ч одоо нэг цагаан сар Ахмад багш нарын баяраар л одоо уулзаж байгаа. Бид нар бас аймгийн төвийн багш нар Ахмад багш нар нийлээд энэ бас төсөл өмнө хамтраад сургуулиудад явж байгаа сургууль зохион байгуулдаг. Энийг бас цааш бас үргэлжлүүлмээр байна гэж бас бодож байна. Энэ зөвлөгөө бол үргэлжлүүлэлтэй байж байгаа яах вэ? Нэгдүгээр нь Ахмад багш нар одоо сургуулийнхаа хамт ажил уран зохион өгж байгаа. Хоёрдугаарт нь Монголын Ахмадын холбооноос Ахмад багш нарын талаар одоо энэ Ахмадуудын талаар ямар арга хэмжээ авч байгаа энэ талаар одоо сая тодорхой ярьж байна. Тэгээд залуу багш нартай бид хамтарч ажилладаг. Энэ одоо уламжлалыг сэргээж батжуулж байгаа нь одоо өргөнтэй гэж би бодож байна да. Тэгээд бид нар одоо гавьяаны амралтаас зүгээр байдаг юм. Сургуулиудаа залуу багш нартай сурагчтай байнгын уулзалт хийж арга туршлагаасаа бас зөвлөж ярилцаж гэж одоо явдаг. Би өөрөө бас үйцэн Ахмадын орооны дарга л да. Одоо Ахмад багш нараа сургууль хамтарч ажиллахад бол нэлээд ажил хийдэг юм аа бид нар. Үеийнхэнтэйгээ Ахмад багш нартайгаа уулзах сэтгэл санаа их өндөр байна. За ингээд Ахмад багш нарын 3 дугаар зөвлөгөөнөөс гарсан удирдамжийг хэрэгжүүлэхэд бүх бололцоогоо дайчлан ажиллана гэж бодож байна. За энэ боломжийг ашиглан Монгол орны өнцөг бүрт байгаа тэр гадаадын орнууд байгаа бүх шавь нартаа бүх тамаатан садандаа энэ өдрийн халуун мэндийг хүргье. За Ахмад багш нарын энэ 3 дугаар зөвлөгөөн бол Ахмад багш нарын нийгмийн асуудлын талаар бол төр засаг их анхаарч байгаа гэдэгт баярлалаа. Бид нар энэ тогтоож өгсөн тэтгэврээ олон жил эдлээсэй л гэж одоо баярлж явдаг. Гэхдээ 2004 оноос урд тэтгэврт гарсан Ахмадуудын цалин тэтгэмж арай доогуур байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур байдагт нь одоо жоохон сэтгэл эмзэглэж явдаг. Төр засаг энийг анхаарч бас Ахмад багш нарын тэтгэврийг нэмэх талаар бас нэг бодлого боловсруулаасаа гэж бодож байна. Энэ үеэр боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Ахмад багш нарын хөлмөр зүтгэлийг үнэлж нэр бүхий Ахмад багш нарт салбарын яамны шагнал, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын үргэлжлэл талархлын бичиг гардуулсан юм а. Энэхүү Ахмад багш нарын 3 дугаар зөвлөгөөнийг зохион байгуулсны үр дүнд залуу дунд Ахмад багш нарын хамтын ажиллагааны эргэх холбоо үүсэж, орон нутгийн боловсролын салбарт тулгамдж буй олон асуудлыг шийдвэрлэж ажиллах зөвлөмж боловсруулах юм а.